Жинхэнэ дэлхийгээр айлгч машиныг одоо үзэж сонирхё. Энийгөө салгаа аваа явчихдаг гинэ нөхдөд. За өнөөдөр бид нэр Ховд аймагт Боёнт гол ирэг дээр байна. Энэ нэг Ховд аймгийнхан маань зундаа ингээ бүгдээр цусланд гарчдаг юм байна. Тэгэд энд өнөөдөр би нэг хүнийг бол нэг машиныг танилцуулах гэсэн. Соёл урлагийн сургуулийн ардын хөгжмийн ангид цуг суралцж исэн Баатар Сүрэн дүү маань байна. За Баатар Сүрэн дүү маань энд амьдарч аж төрөөд жуулчдыг болон монголчуудаа Алтай таван богд руу аялуулдаг юм байна. Монголд аялж явж байгаад корона болоод гацаад машинаа үлдээгээд явчихсан нэг ийм юм байна. Гоё машин байна. Тэгээд энэ машин бол маш олон газараар явсан байна. Тэгээд дэлхийгээр жинхэнэ дэлхийгээр айлгч машиныг одоо үзэж сонирхё. За энэ Defender 110 гэдэг загвар 2.5 TD5 турбо мотортой. Механик хурдны харьцагтай. Нэмэлт түлшний банк. Энэ банкнд бол нэг 100 литр түлш орчиж байгаа. Тэгээд нэмэлт банкнаас хойш энэ дээр помптой, тэр помпоос үндсэн банк руугаа түлш багасах юм бол шууд дотроос помпор татаад хойш явж гисэн. Тэгээд энэ хоёр банк нийлээд ерөнхийдөө нэг 200 орчим литр бензин түлш авах гэсэн. Үүнээрээ нэг 2000 орчим км нэг цэмгэлтэй. Энэ доор эзэмшдэг чинь нэмэлт банка. Энэ доор ингээд яаж оруулсан бөмбөт. Энэ сонсогч нь. Энэ доор хийцэн байлээ. Тэгээд энэ хөөхөн жижигэн сураад авмаар юмнууд ер нь бол их байна лээ. Одоо жишээл сая нөгөө үндсэн банк руугаа түлш татгаар бол ингээд түлшээ татчихна. Жижиг нарийн баг зэрэг ваттаа 200 ороор ажиллах зүйлүүд энэгээр ингээд 200 ороор ажиллуулж байна. Тэгээд энэ дээр энэ кави алагчтай. Кави алагч эндээсээ өдөрдөж байна. Тэгээд усны помптой тэр усны помпоос эндээсээ ажиллуулаад хойшоо усаа шахах чинь. Энэ 12 вольтын 3 долгууртай энийг эндээс нэгээд өгч байна. Тэгээ гал хамгаалагч болно байна. Манай энэ дүүгийн компани болохоор харгаа цагаан нуураа гэдэг компани. Тэгэл Алтай таван богд яваа шууд асуудалгүй харгаа цагаан нуур. Ийм машин нэр авах нь шүү дээ. Тэгээ энэ хойд мод гүпер нөхөөрхөө ингээд дан том гэсэн энэ хараа. Инхэн гинэ. Хөөрхөө. Энзэгээ гараа гочин. Юм утлаар хойдлыг нь. Тэгээд энэ машин биш дээ те. Надад нэг амар аргагүй ягаад энэ дэлхийгээр айлгч Defender гэдэг байгаа юм бэ гэхээр энэ хардаа ингээд Боли, Исланд, Чили, Аргентин, Патагониа руу хүртэл явсан. Африкийг бүтэн тойрсон, Марокко ингээд зургнууд нь амар. Үнэхээр дэлхийн бүх твээр явсан машин байгаа байхгүй. Харамсалтай нь коронавирус асуудаад өнгөрчихсөн. За доторх нь жоохон замбраагүй гэж байгаа. Гэтэ явж байгаа хүмүүс ч одоо нэг цэвэрхэн ч болж байхгүй те. Нэг хоолой хийчих юм шиг байна те. Хоолой өөр нь яаж хийжсэн бол энэ дээр газан бидэд тавих юм уу? Газан бидэд энэ доогуур газан бидэд төрсөн нөгөө балтгооны эрсдлүүдийн доогуур байсан. Одоо би нөгөө компанид авснаас хойш бол ерөнхийдөө энд ачаа тэр ачдаг болгоод ерөнхийдөө нэг жуулч болохоор өөр машин суудаг. Эндээ ачаа ачин нэмэлт тэн дээр нөгөө хөрөгч энэ ач тавиад хөрөгчхаа эндээ нэг жижигхэн Вейкогийн хөлдөгчтэй. Тэгээ эндээ жижиг сажиг мөнгөтэй явж байна. Энэ хоёр матрас энтрүү богоо энэ хоёр чинь ингээд тэр чигтээ ингээд оруулж гэсэн үг. Энэ хоёр хоорондоо өөр юм уу? Энэ болохоор урталтаа нэг том банктай хойдолтой энийгээр ус хийн. Энэ банк. За. Энэ болохоор помпоор надад жишээлбэл гар мар угаах ч юм уу тий нэг ойр зүрийн юм хийхэд энэ өөрийн ингээ ажиллуулж чинь усныхаа даралтаар өөрөө буугаа байна. Энэ помптой юм. Тий энэ болохоор шууд эндээс помп ажиллуулаад. За помптой 2 янзын ус төрж тий 2 янзын усны банктай. Тэгээ дээр яндан дээр ус халагчтай. Тэг урдаасаа карантаа нэгээд энэ карантаа хангаад помп ажиллуулангууд яндангийнхаа тэр халуунаар усан дамжаад халуун болоо гараад байна. Халуусанд орчихно гэсэн. За энэ дээр бол ийм алуу бокс гэж байгаа тийм. Алуу бокс гэсэн юу вэ? Энэ хүмүүс хайснууд нэг нь бараг $500 мөнгөтэй гэсэн. Тийм $300-аас $500 мөнгөтэй дөрвөн хязгаартай. За энэ голд нь хэрвээ харах юм бол юу вэ?
шаврын юулаад ирэх чинь. Шаврын одоо Ивэснүүд агуугаар хүмүүс цагаан ивэснүүд хийсэн байна лээ. Энд бас нэг таалагдах юм байгаа. Усаа эндээс ус чинь тий. Тэгээ сая нөгөө том баг чинь гэсэн юм дээр орж байгаа. Тэгэхээр нүг сая ингээд хар юм ингэдсэн шүү дээ. Тэр чинь болохоор өөр юм. Тэрийг болохоор энэ ардталтаа энэ дээр нэг ийм банк байна. Энэний банк болохоор одоо энэ. Цааталтаа бензиний банк хийж байгаа. Наана усны банк энд ийдсэн юм шүү дээ. Тэгээ удаг модон дээр зогсоо шууд шалангаа шургуулаад энэ шиг усаад өгч байна. За энд нэг аргагүй нэг хашир аялагч нарын нэг лаг жижигхэн гоё юм билээ. Энэ чинь эмээ өвөө хоёр гэсэн тий. Тий. Анх онж ирсэн. Энийг ахандаа тавьчихсан. Энэ улаан. Энийг заяа хараа. Энэ бүрстэ хүмүүс өг. Энэ улаан бол одоо жишээл хэрвээ машинцын хулгайд зэлгийн даалдагтахаас ерөн сэргийлсэн бол гэж би бодож байгаа. Ингээд энийг кармалаа явуулчих. Ингээ аккумулятор салчихна гэсэн машин асахгүй. Ингээд энэ машин ямар ч тог байхгүй. Машинаа үлдээгээд явахдаа заавал энийг байнга зөвхөндөө юм харамлаа. Ямар ч тог. Тэгээд мянган удаа үзээд яагаад ч асууж чадахгүй энэ машин энэ байхгүй бол тэг хоёр юм хамгаалалттай юм да. Урднаас дахиад нэг юм байгаа. Тэрийг урд нь болохоор асаалттай идлээ ингээ гэсэн байна. Тэрийг салгаад залгуурыг нуучих юм бол тэгээд ерөнхийдөө машин ямар ч ажиллагаа үүсэх. Тог ирнэ гэсэн мөртлөө асахгүй гэсэн. Энийг салгаа аваа явчихдаг гинэ нөхдöd. Тэгэнгүүт машин тог ирээл идэг. Астачер дараал идэг. Асахгүй. Тесрэхгүй. Тэгтээ астачер өгөөд юм тий. Астачер ажиллана. Энийг ингээ аваа явчихдаг гинэ. Тэрнээс гадна энд миний нэг хамгийн таалагдаад байгаа юм. Энэ машин ингэж байгаа байхгүй. Байнгын халуустай гэж. Мотор асаалттай л явж ирэвэл халуустай гэж. Тэгсэн чинь энэ нөхдöd ингээ ич. Салаагч. Тосоод байдаг юм шиг. Тосоолтойгоо холбогдсон. Тосоол нь байнгын халуусаа халаагаа ичдэг. Тэгээд энүүгээр орж ирлээ. Энэ дотор халлаа тэрүүгээр буцаад халуусуулаа гараа явчих. Энэ бүр амар хамгаалттай. Доогоороо бас редуктор редукторуудөө бүр янзын зузаан хамгаалтаар хамгаалж гисэн байна лээ. За ийм машин биш үү манайхаа. Баяртай хостоос гунт голын ирэг дээрээс мэдчихлээ.